За баярлалаа. Тэгэхээр олон улсын олимпийн хороонд зочилсон хөлбөмбөгийн одоо албан зочилсон. Тэгээ тэн дээр л та 2 сан жүжигт гарын сурсан л да. Монгол улсад одоо 2040-50 оны үеэр дэлхийн хөлбөмбөгийн аваргагийн тэмцээний зохион байгуулалтыг олимп хүлээж авъя гэж. Санамж бичиг биш юм аа. Тэр бол эргээд одоо би зүгээр л онгоцонд явж байхдаа бодож ирсэн. За одоо ингээд Швейцарт очиод тэр олон улсын олимпийн хороо гэдэг тэр одоо байгууллага бол Швейцарт байдаг байгууллага. Нөгөөх нь дэлхийн хөлбөмбөгийн холбоо мөн одоо Швейцарт байдаг. Тэр хоёр байгууллагын одоо ерөнхийлөгчтэй нь уулзах гэж байна. Тэр хоёр одоо байгууллагын ерөнхийлөгчтэй уулзаад зураг авахуулаад хэдэн зүйл яриад гарч болно. Ер нь юу хийх вэ? Энэ уулзж байгаа уулзалт зүгээр уулзахын тулд уулзж байгаа юм уулзалт биш байх ёстой гэж бодож байгаад за ерөөсөө альва улс орон альва үндэстэн гэдэг бол ирээдүгөө харсан зорилготой байдаг. Энэ зорилгыг бий болгодог. Хуучин бид нар социализмын үед байхдаа социализмын материал техникийн баазыг хэдэн жилийн дараа барьж байгуулна. Ингэнэ гэдэг нэг тийм зорилго байсан. Хэдийгээр хүрдгүүч байсан гэсэн хизээч одоо бий болдгооч гэсэн зорилго байдаг. Тэн лүү ард иргэд нь тэмүүлдэг л байсан байхгүй. Өнөөдөр монголчуудад бас тэр зорилго бий болох ёстой. Тэгээд би бас олимпийн хорооныхаа манай үндэсний олимпийн хорооны улсууд хамт явж байсан ярилцж байгаад жишээлбэл олимпийн чиглэлд олон улсын олимпийн хорооны дарга тэр Жак Ороге гэж хүн байгаа шүү дээ. Тэр хүнтэй ярихдаа бид 3 зорилго тавьж байгаа. За энэ одоо Азад зүүн Азийн тоглолт гэж болдог. Зүүн Азийн тоглолтод нэг 7-8 орон оролцдог. 20 хэдэн спортын төрлөөр өрсөлддөг. Бас том тоглолт. Ерөөсөө энэ зүүн Азийн тоглолтыг манай боломж байна. Бид боломжоо бий болгоё. 2017 онд авъя. 2017 онд зүүн Азийн тоглолтыг Монгол улс авъя. За Азийн тоглолт гэ сая одоо Гуанчжууд боллоо шүү дээ. Одоо дараачих нь өөр газар болно. Тэгэхээр Азийн тоглолтыг ингээ бодож жагаад Азийн тоглолтыг авъя гэж бид нэр 2018 онд нэрээ дэвшүүлье. Бас авъя гэж авчихгүй. 2022 онд Монголд Азийн тоглолтыг авъя. Одоо Азийн тоглолтыг Монгол бол 2022 он гэхэд зохион байгуулах хэмжээнд хүрье. Улс орон маань тийм хөгжилтэй болъё, ард иргэд маань тэрний төлөө явъя гэсэн ийм зорилго тавьж байгаа. Зуны олимп гэж одоо мундаг том юм байдаг. Мэдээж олимпийн орон дээр очиж байгаа учраас бид энэ тухай ярих ёстой. Тэгэхээр миний одоо төлөвлөж байгаагаар би ингээл одоо зуны олимп Бээжинд одоо тэдэн онд боллоо гэл ингээл хоош нь тооцоод бодоод байсан. Тэгэхээр 2032 онд 2036 онд Монгол улс зуны олимпийг авъя гэж нэрээ дэвшүүлье. Болж игэл нэрээ дэвшүүлээд бидний төлөө саналаа өгчүүл сайн л үстэй тийм ээ. Тэгээд зүтгэе. 2032 36 онд нэр дэвшүүлж үзээд 2040 оны зуны олимпийг бид авъя. Одоо өнөөдөр хүмүүс хүүхдээ ярьж яхад болдош миний ач чинь 2040 онд тэл хүрсэн байх юм байна. Одоо төрөх гэж байгаа ач. Одоо миний энэ хүүгийн хүүхэд тэр үед одоо спортын төрлөөр өрсөлдөхэд Монголдо болох зуны олимпиад оролцох боломжтой юм байна шүү дээ. Ерөөсөө энэ олимпийг авна энэ ийм зорилго тавина гэдэг бол тухайн улс орны тухайн ард түмний хөгжилтэй холбоотой. Үнэхээр ногоо эдийн засгаа хөгжүүлээ, спортоо хөгжүүлээ, хүнээ хөгжүүлээ гэд энэ зорилгодоо хандаж одоо тэр хөрөнгө мөнгө зарж эхэлдэг. Тэгэхээр энэ бол бас өөрөө их том зорилго. Тэгээд энэ зүйлүүдийг бичээд тэгээд би Жак Орогоогоос хүссэн. За одоо би Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд хоёулаа зүгээр бэлэгдэл, монголчууд бэлэгдэл боддог ард түмэн. Би ерөнхийлөгчийн хувьд улсаа төлөөлөд гараа үсгээ зурчи, та олон улсын олимпийн хороог төлөөлөд гараа үсгээ зураад ингээл энэнийг хадгалъя. Тэгээ хизээ нэгэн цагт одоо Жак Орого гэж ийм одоо олимпийн хорооны ерөнхийлөгч багт манай ерөнхийлөгч очиод ингэж ийсэн авч чадлаа гэд бидний хойч үе дурсвал одоо сайхан. Нөгөө талаасаа ийм байхын төлөө манай ард түмэн манай үндэстэнд зорилго бий болно гэсэн. Тэр хүн шууд л одоо дэмжиж гараа үсгэж зурсан. Тэгээд тэнд юу байх вэ? Нэг Ватамцаас худалдаж аваад ингээд 2% хийсэн. Энэнийг одоо 1% нь олимпийн хороонд хадгалагдах байх, 1% нь одоо миний хувийн архивт үлддэг байх. Өөр нэг уулзалт төр Дэлхийн хөлбөмбөгийн холбоон дээр бас болсон. Дэлхийн хөлбөмбөгийн холбооны Зепп Блаттер гэж хүнтэй уулзсан. Зарим хүн бодож ээж магадгүй энэ сайхан мөрөөдөл гэж. Ер нь бол их том мөрөөдөж чадах юм бол талд нь хүрвэл том юмны талд хүрдэг. Жаахан мөрөөдөлтэй байх юм бол тэрэндээ хөрсөн ч гэсэн жоохон юмны ард гарсан байдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь альва ард түмэн альва улс үндэстэн том мөрөөдөж том юм руу тэмүүлж байж л тэнд одоо хөгжил рүү хүрдэг. Тэгээд одоо Катар гэдэг орн байгаа. Одоо хэдэн оны хөлбөмбөгийн аваргыг авсныг та бүхэн мэдж байгаа. 2022 он манай хойд хөрш 18 оныхыг тийм ээ. Тэгээд ингээд авахар болж байгаа байхгүй. Катар гэдэг бол 15 жилийн өмнө юм уу 20 жилийн өмнө ер нь биднээсээ нэг тийм ялгагдахгүй л улс орн байсан. Бас л байгалийн баялаг одоо ашиглаад зөв ашиглаад ингээд босоод ирч чадлаа. Монгол ягаад ингээд босч ирч чадаж болдгоо. Тэгээ бид нэр Азийн цом, Азийн наадам гэж одоо яваад байна шүү дээ тийм ээ. Азийн наадам
Катарт яваад байна. Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах гэдэг Катар үстэй тийм ээ. Тэнд яваад байна. 2027 он 2031 онд Азийн цомыг авъя. Хөлбөмбөгийн Азийн аваргыг авахын төлөө энэ 2 онд нэрээ дэвшүүлээд үзье. 2035 онд Монголд авъя. Дэлхийн аварга одоо нэг өмнөд Африкт болдог. Одоо цаашаа ингээ Бразил энэ төргээ цаашаа явна. Тэгэхээр дэлхийн аваргыг 2042-46 онд нэрээ дэвшүүлэл 2050 онд Монгол улсад авахын төлөө явъя. Энэ дээр одоо ингээ зорилго тавьж ажиллая. Бид одоо ийм зорилго тавьж ингээд хамтраад одоо нэг гар авсгээ зургийг тэгсэн бас Зепплатер руу зөвшөөрөөд ирээдүйдээ ийм зорилготой ард түмэн бол хүрч чаддаг юм аа. Ийм том зорилгыг бол тавих хэрэгтэй. Монгол улсын одоо таны дэвшүүлж байгаа зорилгыг бол би дэмжиж байна гэж ингэсэн л дээ. Тэгэхээр тэр бол бас л их чухал юм зүйл. Тэгэхээр би тэр саяын утаач яриалаа, бид нар архич яриалаа, нийгмийн шударга өсний тухайч яриалаа, уул уурхаагаа яаж ашиглах тухай яриад байна шүү дээ. Ийм гэгэн зорилготой болж чадах юм болвол хүн өнөөдрөөс эхлээд би архиугаад байх юм бол миний өр хүүхдийн генд нөлөөлнө. Би энэ утаатай орчинд амьдраад байх юм бол миний ирээдүй юу олимп авах хөлбөмбөг авах байтугай асуудал болно. Төр засаг нь хүртэл тэгэж боддог байх юм бол тухайн ард түмэн тухайн улс орон тэр хөгжилтөд хүрч чаддаг. Ийм зорилгыг бий болгож өгье. Ийм зорилгын төлөө ажиллая гэдэг үүднээс л энэ одоо саналыг дэвшүүлээд байгаа. Тэгэхээр Монголыг Монгол хүн хөгжүүлэх ёстой гэж таалдаг. Тэгэхээр одоо эд юм хийж бүтээх эдэр залуус маань одоо 200 гаруй мянган залуус маань гадаад улс оронд ажиллаж байна. Үүнээс хавьгүй олон хүмүүс бас гадны ажилчид иргэд ирж манад ажиллаж байна. Тэгэхээр яг энэ дээр одоо төрөөс ямар бодлого баримлах вэ? Таны бодол юу байгаа вэ? Ер нь бол нэг хэсэг одоо гадагшаа явж байсан улсууд өнөөдөр бол бас олон залуучууд эргэж ирж байна. Энэ бол бас сайн үзэгдэл юм. Тэгээд ерөнхийлөгчийн хамгийн газар дээр санаачилж ярьж байгаа, засгийн газартаа ярьж байгаа зөгийн үүргээд бүр одоо засгийн газар дэмжиж батлаад хөтөлбөр гаргасан байна. За санхүүгийнх нь асуудлаар яаж дэмжих вэ гэдэг ийм зүйлүүд яригдж байгаа. Саяын одоо тэр оюутны төлбөртэй холбогдсон хуулийг санаачилсан тухай би түрүү ярьсан. Тэр хуулинд маш тодорхой заалт орсон байна. Зөвхөн одоо Монгол улстай сурж байгаа оюутнуудын асуудал биш. Үнэхээр хэрэгтэй шаардлагатай мэрэгжлэр өөрсдөө сургуулиа болоод төлбөрөө төлөөд тэр мэрэгжлээ эзэмшсэн Монголдо ирээд ажиллая гэд одоо Монгол улсын хэрэгтэй мэрэгжлэр сураад ирж байгаа тийм ард иргэдээ бас дэмждэг сан бий болгоё. Ихэнх орон бас л тэгж л хийсэн шүү дээ, тийм ээ. Та нар одоо компьютераар юм уу санаа оноогоо бөглөөд одоо ингэж яваад азан таараа тэр сургуульд сураад хүрээд тэр сургуульд сураад эрдэм мэрэгжлээ олоод одоо Монголын үнэхээр хэрэгтэй мэрэгжлээ сураад ирэх юм бол Монголын төрөөс одоо та бүхэн дэмжлэг үзүүлье гэдэг ийм санаачлагыг гаргая гэсэн ийм зүйл бол явж байгаа. Тэгэхээр цаашаага зүгээр миний нэг боддог зүйл бол ер нь нэг тийм сайхан ерөөл байдаг одоо Монголын өрс олон болтугай гэж. Бид ер нь нэг бүр айл одоо их Монгол улсын үеийн түүхийг судалж байхад тэр үед л бид нэг 2 сая орчим байсан юм байна.